Таны өнөөдрийн мэндийг хүргэе. Бид бүхэн бусдад харилцаандаа өдөр болгон ашиглахыг хичээдэг ч гэлээ тухай бүртээ амжилттай болж чаддаггүй нэг үг бол үгүй эмэх үг байгаа. Хэдийгээр энэ үгэн сургагдахтай боловч та ашиглаж чадвал таны харилцаанд илүү эерэг үр дагаврыг авчирдаг. Тэгэхээр та бусдад өөртөө ихтэй нээлттэйгээр үгүй гэж хэлж чаддаггүй, өөрийн сэтгэл мэдрэмжээ илэрхийлдэггүй, зарим нэг харилцаагаа тухай бүртэн дуусгаж чаддаггүй байх нь таны хүүхэд насны таагүй зурсамж үйл явдалтай холбоотой байдаг юм аа. Тэгэхээр үгүй эмэх үгүй хэлж сурах зориулсан тань дөрвөн зөвлөмжийг танилцуулъя. Нэгдүгээр та шууд хэлдэг байх хэрэгтэй. Энэ нь ямар нэгэн эхлэл төгсгөл байхгүйгээр хэлэх хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт баярлалаа гэдэг үгийг ашиглавал илүү үр дүнтэй. Жишээлбэл асуусанд баярлалаа. Гэхдээ би энэ удаа үгүй гэд. Гуравдугаарт та ямар нэгэн байдлаар уушлах шаардлага байхгүй. Энэ нь илүү та харилцаандаа эзэн болоход тусалж байгаа хэрэг. Дөрөвдүгээрт хизээ хаана ямар үед гэдгээс хамаарат үгүй гэдэг үгийг олон дахин биш зоригтой ихтэй нэг л удаа хэлэхэд хангалттай юм шүү. Та бүхэн баярлалаа.